За тэгээд нүгэл бол янз бүр байна л дөө. Тэг бүгдээрээ л мэдж байгаа. Хүн алж хүрээ талхаас эхлээл 9 шидэл дүүл байна. Тэгээд бол юу гэдгийг олон янзаар тайлбарладаг шүү дээ. Одоо дайснаа өөрийн үзэл бодол таарахгүй зүйлийг устган хэмхчиж үгүй болгож байгаа бол энэ бол нүгэл биш ч гэж тайлбарласан л байдаг. Янз бүрээр л хэлсэн л байдаг. Гэхдээ бол миний хар бол нүгэл. Хүн бол байн энэ тэнд олон нийтийн газар яваа шүлсээ хаяад яваад байвал эн чинь их муухай үсттэй. Тэрнтэй адилхан бол нүгэл үлдэд яваад байвал нөгөө нэг үүлийн үр карма гэдэг шиг л тэрэнд бол байгаа гэж бодоход бол орооцолдоод л яваад байгаа. Тийм учраас бол томч бай жижигч бай нүгэл хийж хэрэггүй байхаа л гэж бодож байна. Нүгэл гэдэг бол ёс бусыг л хэлнэ л дээ. Хүн санаатаагаар нүгэл хийдгүү л баха өөрийнхөө итгэл үнэмшлэлээр одоо санамсаргүй явж байгаад нүгэл дунах тохиолдол зөндөөлөдөг баг. Хүн заавал одоо би нэг чи хорлж идэрдэг хүн бол баг байдгүй болоо гэж би ингэж боддог. Зүгээр хүн өөрийнх нь тэр хүний өөрийнх нь итгэл үнэмшил чухам юун дээр вэ тэрнээсээ болж тэр хүний хийх үйлдэл алхмууд гардаг зүгээр тэр нь дэнсэн дээр очихоор зэрэг зарим нь нүгэл зарим нь буян болох. Зүгээр энийг урьдчилаад хүн өөрөө мэдчих юм бол энэ боловсролыг хүн өөрөө олчих юм бол хүн бас нүглээс цухтааж болно л доо. Тэгээ нүглээс цухтааж болно гэж би бол тэгж боддог. Тэгвэл нүгэл бол өөрийн мэдлгүй хийгдэх тохиолдол хүний амьдралд бол зөндөө байдаг учраас энэ бол их тийм сонор соргоог байж хүн нүглээс жоохон зайдуу ангид амьдрах юм болов. Базар байна. Тэрний тухай ярих юм болж янз янзын юм ихэн сонсогдох. Миний мэрэгжлийн хувьд ч гэсэн хөгжимтэй ойрхон байлга үр хөвгтэй. Хүмүүжлтэй байлга үр хөвгтэй хөгжимтэй ойрхон байлга. Чадахгүй ч гэсэн хөгжим тоглож сургаг дуу дуулсан хүн уярдгийн нулимсан гардгийн хөгжим сонссон хүн хизээш нүгэлвэлдэг. Уянж сэтгэлээс нүгэлж сэтгэлээс гэж ярьдаг тийм ээ. Сэтгэлээ номготгож чадах юм бол хэд хилэнцэд сэтгэл нүгэлж сэтгэл төрөхгүй хаа. Нүглийг одоо үнэхээр тэр хийх нүдхий ярихад эсвэл асуудал л да. Хүн болгон бид нар биенээ хайрлах юм бол нүгэл байхгүй болно шүү. Биенээ дутуу хайрладаг өнөөдрийн өчүүхэн бодлоос л нүгэл идэх байх санагдав. Бурхны шашны гол номлол бол их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд гэд байдаг да. Энэ бол хэрвээ нийгмийн баримжаагаар бол хамгийн одоо өндөр лоозон байх. Нүгэл гэдэг ойлголт бол аливаа зүйлд хандах хандлага нь муу сансан, хар сансан, дотроо балчигтай тийм үйлдэлийг л нүгэл гэж ойлгох ёстой. Тийм учраас нүглийн хооронд нь ялгаж салгаж авч үзмээр юм шиг байна. Ерөөсөө л нүглээс ангид байял гэвэл хорон санаа агуулсан үйлдэлээс л ангид байх хэрэгтэй. Хорон санаа агуулсан үйлдэл, үг, хорон санаа агуулсан сэтгэл, бодлоос ангид байял гэсэн. За нүгэлгээд хүн бие, сэтгэл, хэл гурваараа ер нь их нүгэл үлддэг л дээ. Жүжигчний одоо ингээ урлагч гэсэн бие, хэл, сэтгэл гурыг үйлдэл гэж байна. Тэгээ энийг өөрөө захирах ёстой, энийг одоо өөртөө бийжүүлэх ёстой гэж үздэг л дээ. Тэгээ заримдаа би ингээ боддгийн жүжигчний уран чадварын онолын зарим нэгэн угтхуунууд буддизмын шашны зарим нэгэн онолтой их ойрхон. Ерөөсө жүжигчний үндсэн одоо гол түлхүүр бол бие, хэл, сэтгэл гур байхгүй. Зөв ярих хэрэгтэй. Тэр сэтгэлийг дамжуулж тэр үг хэл гарах ёстой. Үг хэл гарвал тэр зорилгонд үйлчлэхэд үйлдэл гарч яана гэсэн. Тэгээ яг тэрнтэй адилхан нүгэл гэж юм бол энэ гурваас л үүдэж гардаг байх гэж бодож байна. Тэгээд сэтгэлж юу орно тэр нь бодлоор дамжигдаад хэлээр гараад үйлдэл болдог болов гэж ойлгож байна. Тийм учраас буруу нөгөө л нэг гэмтээ нөгөө хорц зуршлууд бодол санаануудаа л цэгцэлж чадаагүйгээс болол энэ үйлдэлүүд гарна л да. Тэр буруу хийгдэж байгаа хүний сэтгэлд
хамгийн их тийм цочмог айдас, гансрал юу тийм одоо тэр гунирал одоо бүх юмыг ингээд тэр сөрөг юмнуудыг төрүүлж чадж байгаа тэр үйлдэл бүхэн л өөрөө нүгэл болж байгаа юм даа л гэж байна.